Харуулахгүй. За. Чихэнд ороогүй зүйл зөндөө үлдсэн байгаа. Би тэр нүг яаралтай гарахсан болохоор гэс нүрэ бод гад сууж байна. Төрсөн юм шингэж явах хорон төсөө самж. Одоо юу төрөх вэ? Гэхлээр анхаарал тавиагүй бүр нүүр ам бүр юу болцсон юм сая. Би амар замраагүй энэ тэндээс яриад байна тий. Одоо нүүр амар хуурашаад идэх болчиход байна. Би бол урд нь таслаг арьтайсан аахгүй. Тэгсэн чи одоо бүр амар хуураштай болсон. Одоо ингэ урд нь би ингэж их төрөхдөггүйсэн ш. Тэгсэн чи одоо болохоор ингэ төрхөөл ивэл угаал аваад идэл угаал алга болчихсон юм нүүр. Манай тусмад дууссан байж тээ. Дон гэрээ зөвлөө дугаас юм гаргаж тавиад юу хийсэн гэж бодож байна. Йоо гэртээдэг хүмүүс яг гэрээ ажил. Би бүр яг нөгөө сая шүтүрийн тойрох шиг юм дотор орсон юм чи яг гэр бүл гэдэг ингээд хараад гэр бүлээ ингээд яг хараачих юм бол эмхтэн өөрөө хаягдчихдаг байгаа байхгүй юу гэсэн үү. Гэхдээ тэгээд яг ингээд өөртөө цаг гаргах гэхээр гэр бүл хаягдчих гад яаж яг энэ амьдралыг зохицуулт юм бэ та нар мундаг зохицуулаад явдаг эмхтэн хүмүүс байгаа л хальтаа та нар зөвлөгөө өгөрөө. Тэгээ хажуугаар нь бүр ажил хийгээд ёо. Ийм жижиг харна да. Одоо болохоор гэс шанаа хэсэг нэг том болохоор шанаа хэсэг нөө том хацраа нөө хацраа хэсэг нөө 9 сараас 1-р ангид орох хэрэгтэй. Тэрнийх нэг бүртгэл нь өнөөдөр явагдаж байгаа. Хоёр аавынхаа явдаг сургуульд орно. Би сургуультай тавьцаад хүүхдээс нь шалгалт жижиг авдаг. Бодсон чи би Монголд амьдарсан хугацаанаас их хугацаанд чигт амьдарсан байгаа байхгүй юу? Тавьж өгөөд тэрийг ингээ хамааныхаа урахаар үс авралт үү. Арай юм жижигхэн багс аваад энэ хэсгээр нь яваад болцсон. Энэ хайлайтер. Миний өдөр ингэ бэлтгэл. Би ч хамаараа хөр харагддаг. За өнгөрөхгүй. Гарахтаа юу айгу дутуу бичлэг хийцэн. Тэг хүнтэй уцаар яриад бичлэг хийх завгүй болсон. Одоо ч гол хандаарч үччихсэн нэр. Одоо. Төгчөр тамд тарагддаг. Тийм ээ. Одоо энэ цаанаар одоо самнаас бодоод энэ зөвхөн зүйл тагсан 2 сар байгаа шүү. Ингээд энэ өдөр маань дуусж байгаа. Тэгээ хүүхдүүдэд цэцэрлэг сургуулиас наваад гадаа ханах болсон байгааг харж байна. Тэгээ зүгээр машинаа зэнэглээ сууж явахдаа сүлд авсан микрофоноо харуулж байна. За миний бичлэг үзсэнд баярлалаа. Баяртай амжилт бүгдээрээ эрүүл энх байгаарай.